Дархуул аймагт нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн сүргэн төлөөлөгч Евростик Хавуси Комлон Дархуул аймгийн цэцэг даргаас жаргал болон албаны төлөөлөлтөд уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хүүхдэд чиглэсэн олон чухал асуудлаас санал солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Тухайлбал Их Британий нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн үндэсний хорооны санхүүжилтээр хэрэгжих 18 аймгийн 45 суманд орон нутгийн сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн ундны ус болон ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөлд Дархуул аймаг хамтран оролцохоор боллоо. Манай аймгийн хувьд өвлийн улиралд ухаалгуудад хөлдөх ус түгээх байруудын ажиллагаа доголдох зэрэг хүндрэлүүд тулгардаг, уг төслөөр дамжуулан нарны эрчим хүч ашиглан ашиглалтын зардлыг бууруулах, ус түгээх байруудын хэвийн ажиллагааг сайжруулах талаар шин санаачлалуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн боловсролын үйлчлэгийг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор малчин багийн хөтөл оруулалт, бага сургууль байгуулах талаар хоёр тал харилцан тохиролцлоо. Үүнээс гадна охид хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор папиллома вирусын эсрэг вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр саналсэлдсэн юм а. За дархан аймагт дахин ирж байгаадаа маш их баяртай байна. Одоо цэцэг даргатайгаа бас дахин уулзж байгаадаа бид баяртай байна. Тэгээд цэцэг даргын бас нэлээд олон зөвлөгөөнүүдийг бид нэр авлаа. Хамтарч ажиллах тал дээр нэлээд удаан ярилцлаа. За тэгээд нийт 3 чухал чиглэлээр одоо хамтарч ажиллахад тохирлоо. Энэ бол нэгдүгээрх нь ус ариун цэврийн байгууламжийн тал дээр буюу бас ус түгээх байр худгийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр нэлээд ярилцлаа. За тэгээд мөн сургууль дээрх байгаа ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах тал дээр бид нэр хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар бол нэлээд гүн ярилцлаа. За тэгээд хоёрдугаар ажил нь бол хүний папиллома вирусын эсрэг талаажуулалтын аян явагдаж байгаа. За тэгээд энэ дээр бол цэцэг дарга бол үнэхээр нээлттэй одоо хамтарч ажиллахад нээлттэй гэсэн учраас бид нэр хамтын байдлаар бол компани ажлыг өрнүүлэхээр төлөвлөж байна. За 3 дахь ажил бол боловсролын чиглэлээр ялангуяа багийн сургууль буюу багийн бага сургууль гэсэн төсөл дээр бид нараас хамтарч ажиллахаар бас ярилцлаа. За тэгээд Дархан аймгийн гол хэрэгцээ шаардлагуудыг бас ярилцлаа. За тэгээд ялангуяа Дархан аймгийн төлөвлөж байгаа ажлуудыг бас бид нэр цаашдаа яамдууд руу чиглэлийн яамдууд руу хөргөж өгөх тал дээр бол өргөжлүүлэн ажиллана. За тэгээд бидний хамтын ажиллагаа бас сайжраад ялангуяа одоо саяны ярилцсан үйл ажиллагаануудыг бас амжилттай хэрэгжүүлэхэд цэцэг даргын хамтын ажиллагаа бол нэлээд чухал байх хаа гэж бодож байна. Тэгээд маш их баярлалаа. Уулзалтын төгсгөлд ноён Евростик Хавуси Комлон Дархуул аймагт хүүхдэд ээлдээ шинэлэг санаачлалуудыг үр дүнтэй хэрэгжүүлж байгаад баяртай байна. Цаашид орон нутгийн зүгээс тавьж буй саналуудыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.